Булган аймаг анхныхаа үйлдвэр технологийн паркийг Хотог өндөр сумандаа байгуулахаар бэлтгэл ажилд оржээ. Зураг төсөөл инженерийн сугам шүлжээ байгуулах, хөрөнгө мөнгө, эдийн засгийн үндэслэлгээд шийдвэрлэх олон асуудал байгаа учраас засгийн газраас дэмжлэг хүссэн. За хүсэлтийн дагуу засгийн газрын хуралдаанаар ерөнхий сайд Алтуйг ажлын хэсэг томилон ажлын явц зураг төсөөл төлөвлөгөөтэй танилцсан шийдвэрлэж өгөхийг үүрэг болголоо. Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу эдийн засгийн хөгжлийн болон хөдөлмөр үйлдвэр хөдөө аж ахуйн сайд нар үйлдвэр технологийн паркийн ажилтай танилцсан юм а. Хувийн хөвчлөлийн манд хөрсдөх юм тийм аа төр тэн дээр одоо тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж явна гэж. Өөрөөр мэдээж төр хувь бүгдийг төрөө өөртөө хийгээд өгдөж болохгүй шүү дээ. Төр хувийн хөвчлөгийг хийхэд нь зохион байгуулалтын болон зураг зуршлын их зүйн санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар ингэж явуулж үзэж байгаа. Ийм байна гэж. Ингэж хийхдээ бид мэргэжлийн холбоо тандж ярилж байгаа. Та хүн анзаарч байгаа өнөөдөр манай ашигны хэрэгцээ байж, ноос нандрах хэрэгцээ байж, за хүнслийнхэн гэж энэ үзэх юм энэ чиглэлээр болох усвал энэ байшин байх нэг асуудал тийм үү? Өдрийн чек бас нэг асуудал. За тэрний үйл ажиллагаа болох хоёр дахь асуудал. Хамгийн гол нь борлуулалт асуудал хэцүү шүү дээ. Тийм учраас төр засгийн дэмжлэгтэйгээр хотын томхон компанид нийлээд мэргэжлийн холбоотой нэгэд орон нутгийн компанид нэгдсэн сүлжээ болж ажиллаж үзэж байгаахгүй. Одоо чинь надад таа энэ тэглэж үзэх юм махын хяавж явах тийм үү? Махын боловсролтыг яаж хийх вэ? Аширыг нь яах вэ гэл. Энэ бүх асуудал ижбүр шийдсэн байдлаар асуу шийдэх үднээс эхэлж байна. Ингээд тодорхой сумдуудаар ингэж явах юм бол энэ байна орон дээр хамсна томхон болох юм агш юм байна хандж байгаа гэж.